67 дугаар бүлэг. Фарисеучуд та нар золгүй ээ. Энэ өдөр Христийн сүмд сургаал айлдсан сүүлчийн өдөр байлаа. Ерүсалим цугларсан олон хүмүүсийн анхаарал түүн рүү хандсан байлаа. Есүсийн амнаас гарч буй үг болгоныг сонсож үүсэд буй маргааныг сонирхохоор сүмийн хашаанд маш олон хүн цугларчээ. Урд өмнө хизээч ийм үйл явдлыг хүмүүс хизээч үзэж харж байсангүй. Хүмүүсийн дунд газар дээрч гавьяа үнэлэгдэж гайхагдаж яваагүй хааны онцлог тэмдэгчүүгээ залуухан Галил хүн зогсож байлаа. Түүний гоё хэнцэр өмсгөлтэй тахилчид болон эрх ямбтны ёс төртэй хувцастай эрх баригчид хүрээлжээ. Иш татаж маргах бичээсээ хуйлж гартаа барьсан хуулийн багш нар тэнд мөн байлаа. Есүс тэдний өмнө уужуу тайван хаан шиг эрхэмсэг сүртэй зогсно. Түүнийг эсэргүүцэж сургаалыг үзэн ядаж амьд нь хүрэхээр улаан дайрагчдын өдөөс Есүс тэнгэрлэг сүр жавхлантайгаар айж имээсэн янзгүй хар зогсов. Тэдний олонх нь түүн лөө дайрч байсан боловч баривчлан хорж залхаан шийдэх төлөвлөгөө нь талаар өнгөрсөөр байв. Асуулт араасаа хөвөрсөөр байсан хэдий ч тэрээр фарисеучуд болон хуулийн багш нарын харанхуй алдаа дутагдaltaа яриа. Бодлоон төрөгдлөөс тис ондоо цэврээрүүн яруу тодорхой үннийг танилцуулан хариулт өгсөөр байв. Тэрээр удирдагч нарын өмнө тэдний бузар булайг илчлэн дэлгэж энэ бусармог явдлынхаа үр дагаврын хор холбогдлыг амсах болно гэдгийг ч хэлв. Тэрээр итгэлтэйгээр сануулга сэрэмжлүүлгийг өгсөөр байлаа. Гэхдээ Христэд хийх ёстой нэг ажил, гүйцэтгэх ёстой нэг зорилго үлдсэн байлаа. Ард түмэнч Христ болон түүний гүйцэтгсэн ажил үйлсийг улам бүр сонирхох болов. Хүмүүс түүний сургаалд улам хүчтэй татагдах боловч тэр хэмжээгээрээ эргэлзэж байв. Тэд тахилчид болон шашны багш нарыг ухаан, илт итгэл, шүтлэгтэй мэт үзэгдэх гадаад байдлаар нь ямагт үнэлдэг байв. Итгэл бишрэлтэй холбоотой бүх асуудлаар ард олон тэдний эрх мэдэл эргэлт буцалтгүйгээр захирагдаж байв. Элдв шахалт дайралтад өртөх үедээ сайн үс, мэдлэгийн хувьд улам гэрэлтээд байгаа сайн багшийг гутаанд оромжлохыг чармааж байгаа хүмүүсийг олон түмэн харж байлаа. Тахилчид болон удирдагч нарын баргар цайраа тэднийг тавгуйтж үүмэрснийг илчилж байв. Есүсийн сургаалтхан энгийн бөгөөд тод байдал эрх баригчид Есүст итгэхгүй байгааг нь хараад хүмүүс гайхав. Тийм ч учраас тэд ямар замыг сонгохоо мэдэхгүй байлаа. Тэд зөвлөгөөг нь үргэлж дагаж мөрддөг байсан хүмүүсийнхээ үйл хөдлөлийг сэтгэл түгшин ажиглаж байсан юм. Христ сургаалт зөвлөлөөрөө дамжуулан ахлагч нарт сэрэмжлүүлэг өгч суралцах боломжтой хүмүүс сургаалаа заах зорилготой байв. Гэтэл эдгээр хүмүүст улам энгийн ойлгомжтойгоор зааж сургах шаардлагатай байв. Хүмүүс уламжлалыг шүтэж бузар тахилчдад сохроор итгэж байснаасаа болоод боолчлогдсон байлаа. Христ энэ хүлээсийг тас цохих хэрэгтэй байлаа. Тэрээр тахилчид, эрх баригчид, фарисеучуудын зан чанарыг бүрэн илчлэн харуулах хэрэгтэй байлаа. Хуулийн багш нар фарисеучуд Мосегийн судалд суужээ. Тиймээс түүний хэлсэн болгоныг та нар үйлд сахих. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдагч түүнийг үйлддэггүй гэж тэрээр нэмж хэлв. Хуулийн багш нар болон фарисеучуд өөрсдийгөө Мосетой адил бурханлаг эрх мэдлийг авсан гэж нотолж байв. Тиймээс тэнд хүмүүсээс өндөр хүндэтгэл, дуулууртай байдлыг шаардсаар иржээ. Есүс өөрийг нь сонсож байгаа хүмүүст хандан шашны багш нарын хуулийн дагуу зааж сургаж байгааг сахин биелүүл. Гэхдээ тэдний үлгэр жишээг бүүдөөрэй гэж сургасан. Яагаад гэвэл тэд сургаж байгаа зүйлсээ өөрсдөө ч хэрэгжүүлдэггүй байв. Тэд бичээсүүдтэй олон талаараа хашилдах сургаалыг заадаг байв. Есүс тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаач хүрэхийг хүсдэггүй гэж хэлсэн. Фарисеучуд дэг жаягт үндэслэсэн олон зүйлийг журмуудыг гаргасан бөгөөд тэдгээр нь ямар ч утга учиргүй хүний эрх чөлөөг хязгаарсан журмууд байдаг байв. Тэд хуулийнхаа тодорхой хэсгийг өөрсдөө даалдуур сахихгүй мөртлөө хүмүүсийг сахих ёстой гэж шаарддаг байсан ба хэрв өөрсдөд нь ашигтай байх юм бол тухайн хуулиудыг өөрсдөд нь хамааралгүй хэмээн хэрэгжүүлэхээс зайлсхийдэг байлаа. Өөрсдийгөө итгэл бишрэлтэй болгож харуулахыг оролдох нь тэдний гол бөгөөд хувиршгүй зорилт юм. Үүнийгээ биелүүлэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй байв. Бурхан хуулиудынхаа талаар Мосед хандан чи түүнийг тэмдэг болгон гартаа уйж хоёр нүдний хооронд сахиус мэт байлга гэж загсан. Дэд хууль 6:8. Энэ бол тунч гүн утгатай үг юм.
Хүн Бурхны үгийг эсэргүүцэн бодож амьдралдаа хэрэгжүүлэх үедээ бүхэлдээ ариусж өөрчлөгдөж шинчлэгддэг. Ийм хүмүүс Бурхны хуулийн зарчмуудыг зөв шударга нэгүсэнгүй үйлдэлээрээ гэрэлтэж буй тамга тэмдэг мэт харуулах болно. Тэд хээл хахуул болон бусад төрлийн хуурам эхлэлтэд өртөхгүйгээр цэвэр ариун байх бөгөөд үйл хэрэг нь хайр инэрлийг хэрэгжүүлдэг байх болно. Эрхэм зориг руу чиглэсэн харц нь гэрэлтэй тунгалаг байх болно. Баясгалан сайхан царай ухаалаг харц зэрэг нь Бурхны үгийг хайрлаж хүндэтгэдэг хүний хэрэгүү тунгалаг сэтгэлийн нотлохоо болно. Гэвч Христийн цаг үед амьдарч байсан юудэчүүдээс болоод энэ бүхнийг анзаарч чадаагүй. Мосед өгсөн хуулийг юудэчүүд бичээсийг бие махбодод дээрээ зүүх ёстой гэж махчлан тайлбарлаж эхэлсэн. Тийм ч учраас тэд бичээсийн сургаалыг урт нарийн цаасан дээр бичиж хүн бүрт харагдуулахын тулд толгой дээр орон байрлуулдаг байлаа. Гэтэл инглигээд Бурхны хууль хүмүүсийн сэтгэл зүрх, оюун санаанд ойрхон болж чадаагүй. Энэ цаасыг ердөө хүмүүсийн анхаарлыг татах гэж толгойдоо ороожээ. Үүнийг зөөсөн хүмүүс ард түмний дунд итгэл бишрэлтэй мэд харагдаж хүндлэгдэх болно гэж тэд үзжээ. Энэхүү утга учиргүй хурамч байдлыг Есүс няцаасан юм. Харин тэд хамаг үсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнаба гарын сахиусаа өргөсгөж унжлага уртсгадаг. Тэд найр наадмыг тэргүүн игнэнд, синагогуудад тэргүүн судал суух, зах зээл дээр хүндлэн мэдлүүлэх, багшаа гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж. Харин та нар багшаа гэж битгий дуудвал та нарын багш ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын эцэг ганц бөгөөд тэр тэнгэрт буй. Та нар удирдагчд гэж битгий дуудвал та нарын удирдагч ганц бөгөөд тэр нь Христ юм. Хуурамч даруй төлөв байдал гаргаж байгаа боловч шунал атаархлаар дүүрэн байж эрх мэдэлтэй байр суурийг хүсэн мөрөөдөж буй хувиа хичээсэн зорилгоодыг нь Христ энгийн үгс ашиглан илчлэн харуулсан. Хүмүүсийг найрт уурахад зочид ажил алба хэрэгэм зэргийн дараалал суудлаа эзэлж хүндтэй суудал залрагсад олны нүдэнд онцгой өртөж илүү тусгай үйлчлэгээ авдаг байв. Фарисеучуд ямагт ийм суудал суухыг хичээдэг байлаа. Есүс ийм үйлдэлийг нь зэмлэжээ. Мөн байн багштан эзэнтэн гэж хүндлүүлэх дуртайг нь тэрээр шүүмжилжээ. Ийм нэр хүндийг хүмүүс бус зөвхөн Христэд хүртэх ёстой гэж Есүс тунгалдаг байв. Тахилчид, хуулийн багш нар, удирдагчид, хууль хэрэгжүүлэгч эрх мэдлэлтнүүд бүгдээрээ ахан дүүс бөгөөд нэг л эцгийн хүүхдүүд юм. Хүмүүс аль нэг хүний албан тушаалаа сүрдэж хэн нэгнээр үзэл бодол, итгэл үнэмшлээ жолоодуулах ёсгүй гэж Есүс олон түмэнд ойлгуулдаг байв. Хэрвээ Есүс өнөөдөр энэ дэлхий дээр байсан бол одоо гигантэн, эрхэм гигантэн гэж нэрлэгдэж байгаа хүмүүсийн хүрээлд орсон бол та нар удирдагчд гэж битгий дуудвал та нарын удирдагч ганц бөгөөд тэр нь Христ юм гэж хэлэхгүй байсан гэж үү? Сударт Бурхны талаар түүний нэр ариун бөгөөд сүрдмээр гэж үгэлсэн байдаг. Дуулал 111:9. Ямар хүмүүсийг дээрх нэрээр дуудаж хүндэтгэл үзүүлж болох юм бэ? Энэхүү эрхэм нэр төртэй холбоотой жинхэнэ мэрэгэн ухаан зөвхт байдлыг хүн ямар бага хэмжээгээр эзэмшдэг гэж бодно. Дээрх нэр хүндийг эзэмссэн гэж байгаа ямар олон хүмүүс Бурхны нэр хүнд болон зан чанарыг бусдад буруугаар ойлгуулж харуулсаар байдаг бол ариун өндөрт өргөмжлөгдсөн санваартны өмсдөг тансаг өнгөлөг өмсгөлдоор ямар их дэлхийн элдв хүсэл шунал харгас хатуу үйлдэл ой гутам гин нүгэл нугдаж байсан гэж бодно. Аврагч цааш үргэлжлүүлэн харин та нарын дунд хамгийн агуун зарц болог. Өөрийгөө өргөмжлөгчөнд дорд болгох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно гэж хэлсэн. Жинхэнэ агуу байдал гэдэг нь ёс суртахууны хэм хэмжээгээр хэмжигддэг гэдгийг Христ ахин дахин сургадаг байлаа. Деважингийн хувьд олон хүн хажуудаа байгаа хүмүүсийн тусын тулд амьдарч байна уу үгүй юу? Хайр инэрл, уучлал, нэгүслийн үйлсийг бүтээж байна уу үгүй юу гэдгээр агуу зан чанарыг эзэмших хэсэг нь дүгнэгддэг. Алдар хүндийн хаан болох Христ гим нүгэлд автагдсан хүнд үйлчлэхээр ирсэн. Гэвч хоёр нүрд хуулийн багш нар болон фарисеучуд та нар золгүй ээ. Юу гэвэл та нар хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна гэж Есүс хэлсэн. Ахлах тахилчид болон хуулийн багш нар бичээсийн утга санааг гуйснараа Христийн хаанчлал болон жинхэнэ үнэнд хүрэх чухал ач холбогдолтой бурханлаг амьдралыг хүлээн авах байсан хүмүүсийн оюун ухааныг харанхуй болгосон байв. Хоёр нүрд хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ.
Юу гэвэл та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ. Фарисеучуд ард түмэнд асар их нөлөөтэй байсан бөгөөд үүнийгээ хувийн зорилгоо биелүүлэхэд ашигладаг байв. Тэд итгэл бишрэлтэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн итгэлийг олсноор дараагаар нь тэднэрт гэр орон эд зүйлсээ зориулах хэрэгтэй гэж ятхан үнэмшүүлдэг байлаа. Хар дотортой фарисеучуд мөнгө санхүүг нь ийхүү удирдлагандаа оруулаад тэдгээрийг нь өөрийн ашиг тусын төлөө зарцуулдаг байв. Тэд өөрсдийн шудраг бус байдлаа нуун далдлахын тулд олонний өмнө удаан залбирч их итгэл бишрэлтэй мэт дүр үзүүлдэг байв. Тэдний хоёр нүур гаргаж буй байдал нь агуу их шийтгэлийг өөрсдөр нь буулган гэж Есүс тунхагласан. Энэ зэмлэл нь өөртөөгөө их итгэл бишрэлтэй мэтээр харуулах гэж хичээж байгаа өнөө үеийн олон хүмүүст ч хамаарна. Ийм хүмүүсийн амьдрал хар амиа хичээх, хоёр нүур гаргах явдлаар бузарлагдсан байдаг. Гэвч тэд гадаад байдлаа цэвэр цэмцгэр мэт хувцаар нуун далдлаад хэсэг хугацаанд эргэн тойронд байгаа хүмүүсийг мэхэлсээр байдаг. Гэхдээ тэд Бурхныг хуран мэхэлж чадахгүй. Бурхан тэдний санаа бодлыг бүгдийг нь мэддэг болохоор хүн бүрийг хийсэн үсээр нь дамжуулан шүүх болно. Христ зөв бус үйлдэлийг хайр найргүй шүүмжлэн буруутгадаг байсан боловч хүмүүсийн Бурхны өмнө хүлээсэн үүргээ тоомсорлохгүй байхад анхаардаг байв. Тэрээр бэлэвсэн эмэгтэйчүүдийн эд хөрөнгийг хувиа хичээсэн зандаа хөтлүүлэн зүй бусаар булаан авч буруугаар ашиглаж байгааг нь буруутгасан. Гэсэн хэдий ч Бурхны сан хөмрөгт бэлэг болгон өргөл өргөж буй бэлэвсэн эмэгтэйг тэрээр цаашаасан. Хүмүүсийн өргөсөн бэлгийг хэн нэгэн хүн буруу ашигласнаас болоод Бурхан өргөл өргөсөн хүнээс ивэлээ буцаан авдаггүй. Сүмийн хашаад өргөл барьцны мөнгөн зоос хийдэг хайрцагны дэргэд Есүс зогсоод түүнлүү мөнгө хийж байгаа хүмүүсийг ажигладаг байв. Баячууд бусдын анхаарлыг татах гэж их мөнгө хийж буйг Есүс гунигтай хар зогсохдоо энэ их өвлгийн талаар юу ч хэлсэнгүй. Гэтэл нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирээд олонний анхааралд өртөхгүй хичээж байгааг Есүс харав. Түүнийг харсан Есүсийн царай гэрэлтээд ирлээ. Баячууд болон ихэмсэг бардам хүмүүсийг зэрэгцээд ирэхэд тэр бэлэвсэн ихнэр зай тавьж өгөөд цаашаа явах гэснээ түтгэлзэв. Тэр эмэгтэй өөрийн хайрладаг эзэндээ өчүүхэн чатуугаа нэмэр ханд өргөхийг хүсчээ. Эмэгтэй гартаа атгсан зоосоо хардал бусдын өргөл хандивтай харьцуулахад даанч өчүүхэн аж. Гэхдээ түүнд байгаа бүх мөнгө нь энэ ажээ. Тэрээр анаж байгаад нэг симхийгээр нь хоёр зоосоо хийчгээд бушуухан холдов. Түүнийг холдон явах зуур Есүс түүнийг ширтэн сайшаасан байдалтай харж буйг анзаарав. Аврагч шавнараа дуудаж энэ ядарсан эмэгтэй рүү тэдний анхаарлыг хандуулав. Би та нарт үннээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүү өглөө гэж Есүс сайшаан хэлв. Эмэгтэй өчүүхэн үйлсийг нь ойлгож талархалтайгаар хүлээн авч байгааг нь мэдээд баярлаж хоёр нүдэнд нь нулимс цэлэгнэв. Түүнийг энэ хитгэн зоосоо өргөөд яах вэ? Өөртөө үлдээгэж олон хүн зөвлөх байсан ба энэхүү өчүүхэн хандив нь шунхай тахилчдын гарт ороод үнэт өргөл хандивуудын дотор алга болно. Гэвч Есүс энэ эмэгтэйн зорилгыг ойлгож байлаа. Сүмд явагдаж байгаа үйлчлэлүүдийг Бурхан зохион байгуулж байдаг гэж эмэгтэй бодсон учраас сүмийн үйлчлэл тус нэмэр болохын тулд чадах бүхнээ зориулах хүсэлтэй байсан энэ ажээ. Эмэгтэй нь чадах ядхаараа хийсэн үйлдэл үеийн үед урсгал болон яригдах бөгөөд энэ үйлдэл эмэгтэйн хувьд мөнхийн баяр баясгалан байх юм. Энэ өргөлд эмэгтэйн зүрх сэтгэл шингэсэн бөгөөд түүний өргөсөн бэлгийн үнцэн зоосны үнээр бус харин Бурхныг хайрлах хайр түүний үйл хэрэг тус болох гэсэн хүсэл эрмэлзлээр тодорхойлогдсон билээ. Есүс тэр ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүү өглөө гэж хэлсэн. Баячул тэртээ тэргүй бэлхсэн их өргөнөөсөө өгч байсан. Тэд хүмүүст харагдаж хүндлэл хүлээхийн тулд ийхүү өргөлөө өгч байв. Тэдний өргөсөн бэлэг хэдий их хэмжээтэй боловч амар чимэр амьдрал тансаглалаасаа татгалзаж золиос гаргахад нөлөөлөөгүй билээ. Тэдний өргөл бэлэвсэн эмэгтэйн өргөсөн зис зоостой харьцуулах үз үн цэнтэй байгаагүй. Үйлдэлсэн сэтгэлээсээ хамаарч бидний үйлдэл нэг бол бидний нэр хүндийг гутаадаг, эсвэл эрхэм ёс суртахуунтай болохыг маань гэрчлэн харуулдаг. Хүмүүсийн нүдэнд өртөж бүх хүмүүсийн магтаал сайшаалыг хүлээсэн овоож оцоосон их бэлэг сэлтийг Бурхан үн цэнтэй тооцдоггүй. Хүний нүдэнд үн цэнгүй мэт харагдах өдөр бүрийн баг саг үүргээ баяр баясгалантайгаар гүйцэтгэж өчүүхэн бэлгүүдээ хүмүүст үл анзаарагдмаар өгч байгаа нь Бурханы мэлмид тааламжтай харагддаг. Хайр итгэлээр бэлгсэн сэтгэл Бурханд хамгийн үн цэнтэй эд агуурснаас ч илүү байдаг. Ядуу эмэгтэй эзэнд өчүүхэнч болов тус болъё хэмээн өөрт байгаа өчүүхэн амин зуулгаа өргөл болгон өгсөн.
Тэр эмэгтэй хайртай эзнийхэн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хоол хүнсээ хасан 2 зис зоосоо өргөсөн. Тэрээр Тэнгэрийн эцэг нь түүний агуу их хэрэгцээг хангаж өгнө гэсэн итгэлээр өргөлөө өргөсөн юм. Аврагч чухамдаа түүний энэ хувиа үл хичээсэн хүүхдийн шиг гинэн цайлган сэтгэлийг нь хараад сайшаа магтсан билээ. Ядуу хүмүүсийн дотор олон хүмүүс Бурхны ивэл хайр, үнэн талархлаа илэрхийлэхийг ямагт хүсэн мөрөөдөж байдаг. Тэд Бурхны үйл ажиллагааг хөрөнгө мөнгөтэй ах дүүстэйгээ хамт дэмжихийг туйлаасыг хүсдэг. Ийм хүмүүсийг түлхэн холдуулж болохгүй. Тэд Тэнгэрийн эднэсийн сан хөөрхий зооснуудаараа хувь нэмрээ оруулж байг. Хэрвээ энэ өчүүхэн хандив Бурхныг хайрлах чин сэтгэлээсээ өргөж байгаа бол тэр нь түүнийг баярлуулах ариун бөгөөд үнэлж баршгүй өргөл болно. Бурхан тэдний өргөлийг хараад инээмсэглэж илүү ихээр ивэлээ буулгаж өгдөг. Есүс бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүү өглөө гэж хэлэхдээ зөвхөн түүний сэтгэлдээ агуулж байсан зорилгыг өгүүлсэн бус харин энэ өргөлийн хариуд ирэх үр дагаврыг хэлж байсан юм. Ердөө энэ хоёрхан зоосол баян чинэлэг еврей хүмүүсийн өргөснөөс илүү ихээр Бурхны эрдэнсийн сан байжуулсан юм. Энэ өчүүхэн өргөлийн нөлөө нь эхэндээ үл ажиглагдан горих шиг байснаа цагийн ирэхээр урсах тусмаа өргөсөн томорч улам илүү гүнзгийрсэн билээ. Энэхүү өргөл ядуусыг олон мянган арга замаар тэтгэж баярын мэдээг дэлгэрүүлэхэд тус дэм болсон. Түүний өөрийгөө золиослсон үлгэр жишээ бүх цаг үеийн орон бүхний мянган хүний зүрх сэтгэл нөлөөсөөр байна. Энэ үлгэр жишээ баячуудын болон ядуусын зүрх сэтгэлийг хөндөж эмэгтэйн өргөлийн үндэс нь тэдний өргөл хандив улам улмаар өсгсөөр байна. Эмэгтэйн өргөсөн зоосон дээр буулгасан Бурхны ивэл өргөлийг нь агуу их үгсийн их булаг болгосон билээ. Бурхныг алдаршуулах чин хүслээр өргөсөн бэлэг үйлдэл бүр ийм агуу нөлөөг бий болгодог. Ийм сэтгэлээр өргөсөн өргөл Бурхныг хангахчийн зорилготой холбогддог. Эдгээрийн сайн үр нөлөөг хинч хэмжиж чадахгүй билээ. Аврагч хуулийн багш нар болон фарисеучуудыг шүүмжилсэн шүүмжлээ үргэлжлүүлэн сохор газарч та нар золгүй. Та нар хин сүмээр тангаргална. Тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангаргалагч түүнд үүрэг оногддог гэдэг. Мунхаг сохор хүмүүсээ аль нь илүү чухал вэ? Алтуу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Хин тахилын ширээгээр тангаргална. Тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангаргалагч түүнд үүрэг оногддог гэдэг. Сохор хүмүүсээ аль нь илүү чухал вэ? Өргөлөө эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу гэж хэлсэн. Тахилчид Бурхны хуулийг өөрсдийнхөө явцуу худал хуурмаг хэм хэмжээгээр ойлгож тайлбарлаж байлаа. Тэд янз бүрийн гэмнүүлийг хооронд нь харьцуулж зарим нэгийг нь хөнгөн, өөр бусдыг нь уршиг дагавар ихтэй, ерөөс уучлашгүй хэмээн тооцож эхэлсэн билээ. Тэд мөнгөөр хүмүүсийн өргөсөн тангарагаас чөлөөлж ихээхэн мөнгө амлсан хүний хүнд гэмт хэргийг ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байв. Гэсэн мөртлөө эдгээр тахилчид болон удирдагчид өчүүхэн алдаа дутагдлыг сүр болгон хатуу шүүж байв. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй. Учир нь та нар гонд Зираны 11-ийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударгаас өршөөл итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь орхилгүй эдгээрийг биелүүлэх ёстой байсан. Ариун үүрэг даалгавраа буруугаар ашигласан гин бурууг нь Христ дээрх үрээрээ буруутгасан билээ. Гэхдээ тэрээр эдгээр үүргүүдийг нь огт үгүйсгээгүй. 10% үргэлийг бурхан тогтоож өгсөн ба энэ зарчим эрт дээрээс уламжлагдан мөрдөгцөөр ирсэн юм. Итгэлийн эцэг Авраам өөрийн эзэмшиж буй хамаг хөрөнгнөөсөө 10% өргөдөг байлаа. Юудэчүүдийн удирдагчид 10% өргөл өргөх үүргийг хүлээн зөвшөөрдөг, зөв гэдгийг мэддэг байсан хэдий ч хүмүүсийг сайн дураар өөрсдийн итгэл үнэмшлэр өргөлөө өргөх боломжоос нь салгадаг байв. Тэд юм болгон дээр дураараа аашилж өөрсдийн дүрм заавар гаргадаг байлаа. Тэдний санаачилсан дүрм журам нь хэрэгжих боломжгүй болтлоо ярвигтай хэрэгжүүлэхэд ээдрээ төвөгтэй болсон юм. Хүмүүс тэдний дүрм журмыг хэрэгжүүлсэн үгийгээ мэдэхгүй байв. Бурхны 10%-ийн талаар хууль шудраг бөгөөд ойлгомжтой байсан. Гэтэл тахилчид хуулийн багш нар түүнийг нь зовлон дарамт болгон хувиргасан. Бурхны бүх тушаал зарлигууд нь үр дүнтэй байдаг. Христ хүмүүсийг 10% өргөлөө өргөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 10% өргөлөөгөөд бусад үүрэгтэй хайн хандахыг зөвтгөдөггүй. Фарисеучуд өөрсдийн тариалж буй ургамал ногоо болох гонд
Зираны 11-ийг хүртэл маш нарийн тооцож өгдөг байв. Энэ нь тэдэнд нэг их гарлага болох зүйл биш боловч тэд энэ үйлдэлээрээ өөрсдийгөө сүрхий хичээнгүй итгэл бишрэлтэй болгох дүр үзүүлдэг байлаа. Тэдний ямар ч үр ашиггүй заавар, журам нь ард түмэнд дарамт болж эзний тогтоож өгсөн жинхэнэ ариун тогтолцоог хүндэтгэлийг нурааж байлаа. Фарисеучуд хүмүүсийн оюун санааг өчүүхэн төдий жижиг явцуу зүйлээр дүүргэж, хуулийн чухал заалтыг үл ойшоож, гүн гүнзгий үннээс тэдний анхаарлыг холдуулж байлаа. Хүмүүс ийхүү шударгаас өршөөл нэгүсэл үннийг үл тоомсролдог болж эхэлсэн. Чухамдаа бусдыг нь орхилгүй эдгээрийг биелүүлэх ёстой байсан гэж Христ хэлсэн. Шашны багш нар ийм маягаар бусд хуйлуудыг мушхан гуйлжээ. Бурхан Мосегээр дамжуулан бузар хоол хүнс идэж болохгүй гэж тушаасан. Гахай болон тодорхой амьтны мах цусыг бохирдуулж амь насыг богинохон болгодог учраас идэж болохгүй гэж хориглосон билээ. Гэтэл фарисеучуд энэ журмыг Бурханы заасан тэр маягаар хэрэгжүүлэхэд саад болсон. Тэд хит хуйширч хүмүүсийг бузар хэмээн тооцогдож болох бяцхан хорхоо шавж орж бохирдуулахаас сэргийлэн усаа сайтар шүүж хэрэглэхийг шаардаж эхэлсэн. Есүс тэдний энэ утга учиргүй хоосон заалтуудыг гин нүгэлтэд харьцуулан шумуулыг шүүгээд тэмээг залгичдаг сохор газарчтаа гэж фарисеучуудыг буруутгасан. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Учир нь та нар бол цагаанаар будсан бушнууд шиг гаднаа гой сайхан харагдаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Гадна талыг нь чигтэйхэн сайхан будсан цэвэрхэн байшин дотор өмхийрч илжирсэн хүүр байдаг шиг эхэлчд болон удирдагч эрх баригчдын гадаад төрхөөрөө ариун мэт боловч дотроо хууль бус явдлаа нуун далдалж байлаа. Есүс цааш үргэлжлүүлэн хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Учир нь та нар иш үзүүлэгчдийн бунханг барьж зөвхт хүмүүсийн хөшөөг чимдэг. Тэгээд хэрэв бид эцэг өвгдийнхөө үед амьдарч байсан бол иш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан гэдэг. Тэгснээрээ та нар иш үзүүлэгчдийн амийг бүрлэгсэн хүмүүсийн хүүгүүд гэдгээ гэрчилдэг гэж хэлв. Юудэ нас барсан иш үзүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлэхийн тулд буршийг нь туйлын итвэх зүтгэл гарган чимгэлдэг байлаа. Гэсэн хэдий ч тэд сургаалуудаас нь суралцаж зааварчилгааг нь анхаардаггүй байв. Христийн амьдарч байсан цаг үед үхсдийг оршуулдаг газартай холбоотой олон мухар сүсгүүд байдаг байсан учраас буршийг чимгэлэхэд их мөнгө зарцуулдаг байв. Энэ бүхэн нь Бурхны мэлмид хиймэл шүтэн шүтэж байгаа гэж тооцогддог байсан. Хүмүүс нас барагсдаа туйлын хүндэтгэл үзүүлж байгаа нь Бурхныг бүхнээс илүүгээр хайрлаж хөршүүдээ өөршийгөө хайрладаггүй болохыг харуулж байлаа. Ийм явдал өнөөдөр ч гэсэн үлэмж их байсаар байна. Олон хүмүүс юу ч үгүй хоцорч буй бэлэвсэн ихнэр өнчин өрөөсөн хүүхдүүд өвчтөө ядуусын гачигдал зовлон хайхрахгүй мөртлөө харин үхсдийн дурсгалд их мөнгө дэмий үрж байна. Ийм үйлдэлийн төлөө цаг мөнгө хүчээ ихэд зарах мөртлөө амьд мэд байгаа улсынхан төлөө үйлчлэх Христийн даалгасан үүрэг даалгавраа биелүүлэхгүй орхигдуулж байна. Фарисеучуд нас барсан иш үзүүлэгч нартаа зориулан бунхан барьж тэднийг ихэд гоёхтой бие биедээ хандан хэрэв бид эцэг өвгдийнхээ үед амьдарч байсан бол Бурхны зарц нарын цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байх байсан юм гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө тэд Бурхны хүүг алах гэж төлөвлөж байсан билээ. Энэ явдал бидэнд сэрэмжлүүлэх сургамж болох ёстой. Үнний гэрэл гээгээс нүүр буруулагчдыг хуурам эхлэх хүч сатан бий. Өнөөдөр олон хүмүүс фарисеучуудын замаар явж байна. Тэд итгэлийнхэн төлөө амиа алдсан хүмүүсийг хүндэлдэг боловч Христийг эсэргүүцэж хүлээн зөвшөөрөөгүй юудэчүүдийн харлахан байдлыг гайхан шагширцгаадаг. Хэрэв бид түүний үед аж төрж байсан бол сургаалыг нь баяртайяа хүлээн авах байсан. Бид хизээч аврагчийг үзэн ядагчдын хамсаатнууд болохгүй байх байсан гэж хэлдэг. Гэтэл Бурхны үг сургаалыг дагаж өөрийгөө золиосолж өөрөө л бусдын төлөө амьдрах шаардлага гарахад энэ хүмүүс өөрсдийн жинхэнэ чанараа алдаж эзний сургаалаас татгалзаж өнөөх фарисеучуд руугаа адил болдог. Христийг үл ойшоосны улмаас тэдэнд ямар их хариуцлага ногдож байгааг юудэчүүд ойлгоогүй. Зөв шударга Абель, Каины гарт үргэж анхны гин зэмгүй хүний цус урссан цагаас хойш тэрхүү явдал илүү их гин нүгэлд автагдсан байдалтайгаар давтагдсаар байна. Иш үзүүлэгчид, хаад, захирагчид болон ард түмний гин нүглийг эсэргүүцэн бүх цаг үеийн туршид дуугаа өндрөсгөж Бурхны өгсөн үгсийг дамжуулж хүнд хэцүү цаг үед Бурхны хүслийг дуулууртайгаар дагсаар ирсэн билээ. Гэрэл болон
үннийг үл таамсарсны улмаас аимшигтай шийтгэл үеэс үе дамжин хуримтлагдсаар байна. Христийн дайснууд энэ шийтгэлийг өөртөөхөө толгой дээр буулгаж байгаа юм. Тахилчид, ахлагчдын гимнүгэл нь урд өмнөх үеийнхээсээ илүү их байв. Тэд аврагчийг үл таамсарсны улмаас Абелаас аваад Христийн цаг үе хүртэлх зөвхт хүмүүсийн цусыг урсгасны хариуцлагыг өөрсдөө хүлээж байна. Тэд гин буруугийнхаа аягийг амсраас нь хальтал нэмэгдүүлсэн. Энэ бүхэн мөдхөн шудраг гисгээл цээрлүүлэлт болж толгой дээр нь бууна. Есүс тэдэнд үүнийг сануулж, зөвхт нэгэн Абелийн цуснаас ахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берихягийн хүү Зихариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвхт хүний цус та нар дээр ирнэ. Би үннийг хэлж байна. Энэ бүх юмс энэхүү үеийнхэн дээр ирнэ гэжээ. Есүсийн хэлж буй үгс үнэн гэдгийг түүний яриаг сонссон хуулийн багш нар болон фарисеучуд ойлгож байжээ. Иш үзүүлэгч Зихария яаж алагдсныг тэд мэддэг байв. Бурхны сануулгын үгс тэдний амнаас гарч дуусаагүй байхад сатааны уур хилэн үннээс урагч хааны сэтгэлийг эзэмдэж түүний тушаалаар иш үзүүлэгчийг бүлгсэн юм. Сүмийн хашаан дотор чулуун дээр үсэрсэн түүний цусыг арилгах боломжгүй байлаа. Энэ чулуун дээрх цус Бурханаас оруулсан хуурамч шашинтай болсон Израилийг буруутгах гэрчлэл болон үлджээ. Сүм оршин тогтнож байгаа цагт зөв шудраг хүмүүсийн урсгасан цус Бурханаас хариу авахыг шаардсан үгээ хэлсээр байх болно. Энэ аимшигт гим нүглийн тухай Есүсийг ярихад цугларсан хүмүүс айдас давтан дагжин чичирч байв. Израильчүүдийн итгэлгүй байдал, Бурхны зарцсан нарыг үл твчих байдал зэрэг нь өнгөрсөн цаг үед байсан шигээ ирээдүйд ч гэсэн байсаар байх болно гэдгийг Есүс алс ирээдүйг харан зөвгнөн хэлсэн. Тэрээр тиймээс үзэгтэн та нар уруу иш үзүүлэгчд ба мэрхэн хүмүүс хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь өөрсдийн сүмүүдэд ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мушгих болно. Иш үзүүлэгчд, мэргэд итгэл болон ариун сүнсээр дүүрэн хүмүүс Стефан, Якоб болон бусад итгэгчид буруутгагдан алуулах болно. Бурханлаг гэрлээ сацруулсан Христ гараа тэнгэр өөд өргөн цугласан хүмүүсийн өмнө шүүгч адил үгээ тунхагласан билээ. Намуухан, учирлангуй байдаг түүний дуу хоолой энэ үед тэдний гин буруу илчлэн буруушаалаа. Түүний үгийг сонсон хүмүүс айн сандарч эхлэв. Түүний үг яриа нүдний харснаас төрсэн сэтгэл тэдний ой ухаанаас хизээч арилхааргүй болов. Ард түмнийг хуурам эхэлж, Бурхныг үл хүндэтгэж, өөрсдийгөө болон олон хүний сэтгэл санааг хоёрдуулсан хоёр нүртэй байдал аимшигтай гимнүгэл Христ дургуйцсан тэднийг зэмлжээ. Тахилчид болон удирдагчдын зөв зүйтэй мэд боловч башир санаа бодол сатааны хүч шингэснийг Есүс мэдв. Есүс гимнүглийг хурц, зүрх сэтгэлийг шалган нэгтэлсэн байдлаар буруутгасан боловч тэд нарыг эсэргүүцэж хариугаа авахыг хүсээгүй. Тэрээр харанхуй хааны эсрэг ариун уур хилэнгээ харуулсан боловч уурлаж бухимдсан байдал гаргаагүй. Бурхантай нийцэж аж төрдөг Христэд итгэгчид хайр инэрл уучлал өршөөлийг хүлээн зөвшөөрсний хувьд гим нүглийн эсрэг ариун уур хилэнг мэдрэх болно. Гэхдээ тэд хэдий уурлавч өөрийгөө доромжилж буй хүнийг хараан зөхөхгүй. Худал хуурмгийн дор хүчээр удирдуулж буй этгээдтэй тулгарсан ч тэрээр Христийн хүчээр дамжуулан зүрх сэтгэлээ удирдах агуу тайван байх болно. Бурхны хүү сүм хийгээд цугларсан олонлоо сүүлчийн удаа хараад царайд нь бурханлаг өрөвдөх сэтгэл тодрон харагдав. Тэрээр зүрх сэтгэл нь гүнээ харамсаж, шаналсан байдлаар гашуун нулимсаа унган Ерүсалима иш үзүүлэгчдийг алж чам руу илгээсэн хүмүүс рүү чулуу нүүлгдэг. Дахиад эдээхийн нүдэд алгчин доороо бөгнүүлдэг шиг би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн удаа хүслээдээ. Харин та нар хүсээгүй гэж хэлсэн. Удахгүй салж хагацгаа мэдээд ийхүү сэтгэлдээ тэмцэн хэлжээ. Христийн энэ хагацл харуулслын үг нь Бурхны нэгүсгүй сэтгэл илэрч байсан юм. Төвчээр гаргасан бурханлаг хайр ийхүү хагацх цаг болсон гэдгээ ийм далдуур илэрхийлжээ. Фарисеучуд болон садукайчуд хэлэх үггүй болсон байлаа. Есүс дагалдагч нараа дуудаад дайснуудаа ялагдаж хөөгдөж буй мэтэр биш. Харин хийх ёстой ажлаа хийж дууссан байдлаар сүмийг орхин явахаар зэхв. Тэрээр энэ тулаанд ялалт байгуулсан. Христийн амнаас үнэн дурсгалт өдр унсан чин үнний үн цэнтэй үг бүрийг олон хүн зүрх сэтгэлдээ нандинан хадгалж үлджээ. Тэдгээр хүмүүс санаа сэтгэлдээ шин бодол, шин хүсэл эрмэлзэлтэй болж шин амьдралыг эхлүүлсэн.
Христийг цовдлуулж дахин амьлуулагдсны дараа эдгээр хүмүүс ил гарч ирж Бурхны захирамжийг чин сэтгэлээсээ хүндэтгэж ухаалгаар ёсчлон гүйцэтгэв. Тэд баярын мэдээг хүмүүс сурчлан дэлгэрүүлж урдын мухар сүсгээсээ чөлөөлөгдөхөд нь олон мянган хүнд тус болсон. Эдгээр хүмүүсийн гэрчлэлийн хажууд хүн төрлөختний онол гүн ухаан бүхэлдээ хоосон үлгэр домог мэд сонсогдож байв. Иерусалимийн сүмд айх гайх зэрэгцэн олон түмний өмнө хийсэн Христийн үгс асар гайхамшигтай үр дагаврыг үүсгэн бий болгосон билээ. Гэтэл Израилийн ард түмэн их эзнээсээ нүүр бургаллаа. Чидүүн модны байглаас заяасан мөчр нь хугаран унсан байлаа. Есүс сүмийн доторхыг сүүлчийн удаа харж харамсалтай боловч зоримгоор харагтун. Гэрт чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь би та нарт хэлье. Та нар үүнээс хойш эзний нэрээр эргэж ерөөлтөөе гэж хэлтлээ. Намааг огт харахгүй гэж хэлв. Уг нь урд өмнө тэрээр энэ сүмийг эцгийн гэр гэдэг байсан бол одоо Бурхны хүү тэр газраас явхаас өөр аргагүй болжээ. Бурхны алдрыг мандуулах гэж барьсан энэ сүм Бурхны оршихуйгаас ийхүү үрд хагацж байна. Үүнээс хойш энэ сүм дотор үлдэж буй ёс заншлууд утга учираа алдаж, үйлчлэл нь олны доог дохуу болон хувирах юм.